Ийж. За сайн байцгаана уу? Арай минь За бит хоёр наашаа суугаач ярилцъя гэдэг цуврал лайвынхаа 2 дахь дугаарыг эхэлж байна. Тэгээд бит хоёр өнөөдөр бас өөр судалгааны өгүүлэг ярилцсанаа гэдэг те түрүү чи одоо зарлцсан байгаа. Тэгээд тэр сэдвэрийг орохоос өмнө хоёулаас нэг өмнөх өгүүлэгтэй холбогдлолтой жоохон тодруулга юм хийвэл юу гэж бодож байна чи? тэгээ тэрэн дээр гарсан нөгөө гол нөгөө нэр томьёоллоо тийм ээ. Энийхээ талаар. Тий. Тэгэхээр түрүүчийн өгүүлэг болохоор beyond clientelism буюу одоо нэг төрийг эзлэх тэ гэдэг юм хугтгууны тухай ерөнхийдөө яриа одоо өрнүүлсэн ийм өгүүлэг байсан. Тэр одоо төрийг эзлэх гэдэг хугтгуунтай холбогдлолтойгоор нөгөө бас яг Монгол одоогийн орчин цагийн монгол хэлтэнд буулгадаагүй байгаа зарим нэг юу томьёолын асуудлууд бол хөндөгдсөн тийм ээ. Тэрэн дотор бол patronage and clientelism гэдэг ийм хоёр одоо хугтгууны тухай бас тодруулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө манай яг нийгэм судлалын улс төр нийгэм судлалын одоо нэг эрдэмтэд маань яг юм тогтсон хэллэг санал болгоогүй байгаа учраас энийг яг олон улсын тогтсон нэр томьёоны дагуу яг монголчлоод одоо яг clientelism гэж одоо хэрэгжилж байгаа тийм ээ. Одоо нэг clientelism монголоор яг clientelism гэдэл байх шиг байгаа. Тэгээд хоноо англи дуудлагаар clientelism гэдэл явчихад байна л да. Тэгээд дараагийн нэг чухал ойлголт patronage гэдэг бас л одоо яг нэг монгол хэл рүү буулгаагүй байгаа ийм хугтгуун байгаа. За тэгэхээр би нэгдүгээрт нэхлээд patronage гэдэг энэ хугтгууны талаар ярив. За patronage гэдэг энэ одоо олон улсын нэр томьёо болохоор төрийн албанд хин юу чаддгаараа биш харин хэнийг таньдаг вэ гэсэн үндсэн зарчмаар ажилд орж байгаа, ажилд авч байгаа энэ үйл явцыг бол хэлээд байгаамаа. За тэгэхээр энэ бол одоо яг зөвхөн Монгол гэлтгүй олон улсад бол маш газар авсан одоо нийгмийн сөрөг үзэгдэл болсон байгаа. Тэгээд энэ patronage буюу одоо энэ таньдаг талаа одоо дагаж төрийн албанд ажил орох асуудал бол Америкийн нэгдсэн улсад ч гэсэн маш их яригддаг. Энэ бол нэлээд их асуудал болж байгаа. Тэгээд ийм юу байгаа юм л да. Олон улсад одоо их судлагдж байгаа. Манай Монгол улсад бол бид нар хэдийгээр яг төрлийн алба болжээ гэх мэтлэнгээр одоо ярьж байгаа боловч яг нөө баталгаажуулсан судалгаанууд маш ховор байдаг. Тэгэхээр нөө олон улсад танилцуулах судалгаа их ховортой ийм юу байгаа. Монгол улсад ухтгуун байна. За тэг clientelism чи энийг түрүүчийн өгүүлэгний үеэр юу гэж ойлгосон бэ? Чиний эхлээд сонсчихъя. За та энээр эхлээд тайлбар өгчих үү? Би бас арай нэг тийм яг имхэлж ярих гэр бас арай юу болоод байна. Clientelism буюу монголчуудаар clientelism гэдэг шиг. Clientelism болохоор яг маш нөгөө ойролцоо утгатай ийм олон ийм бас хугтгуунуудтай их ойролцоо зэрэгцээ явдаг. Анхны одоо clientelism үүссэн одоо анхны одоо нэг юу гэмтэй нийгмийн ийм үзэгдэл хэв шинж болоо одоо яг энэ нь бол нэлээд эртнээс улбаатай ийм нийгмийн үзэгдэл байгаа. Тэгээд энэ яг барууны ертөнцид болохоор нэг хот суурин газарт одоо байж байгаа нэг манайхаар бол нэг нутаг орондоо байдаг нэг хүмүүсүүд эдэг штэ нэг нутаг орныхоо шаган зохицуулаад төв рүү холбоод идэг тийм нэг холбоо бүхий нэг хүмүүсд үүрэгтэй хүмүүсд байдаг штэ. Одоо яг тийм одоо үүрэгтэй хүмүүсүүд дээр одоо яг анх энэ тогтолцооны энэ одоо хэлбэр хэм ашиг үүссэн байгаа. Тэгээд бид нар одоо бол орчин үед нөгөө маш их юм өргөн дэлгэр болж энэ одоо нөгөө нийгмийн нэг юм жижиг үзэгдэл байна бүр ингээд модчиг ургаад маш юм олон хэлбэртэй болоод маш юм олон хүрээтэй болоод
тэрэн дотроо бас нэг олон юутай үйл ажиллагаатай болсон. Тийм учраас энийг бас яг одоо яг тэр гэж яг томьёолоход их хүндрэлтэй болсон нэр томьёо байгаа л да. Гэхдээ клиентелизмыг бол яг үндсэн одоо ялгаж байгаа 3 характеристик одоо юу мөн шин чанарууд байгаа. Энд нь болохоор нэгс өөр статустай тий нийгмийн өөр статустай ялгаа бүхий статустай хүмүүсийн хооронд үүсэж байгаа урт хугацааны харилцаа, солилцооны харилцаа гэж тий тэгэхээр нэг өөр статустай гэдэг чинь одоо нэг нь одоо нэг арай өндөр статустай, нэг нь арай бага статустай хоёр хүний хооронд үүсэх гэдэг энэ харилцаа. Тэгээ тэр хоёрын хооронд явагдаж байгаа одоо энэ солилцоо өгөө аваа тий энэ өгөө аваа бол сайн дурын үндсэн дээр явах ёстой гэсэн ийм одоо анхны одоо ер нь ухтхан байгаа байхгүй юу. Гэтэл энэ маань одоо нөгөө сүүлийн үед одоо яг бюрократик систем буюу одоо нэг төрийн одоо нэг хүн сурталчилга манайхан ч бас орчуулгууд дээр юу зөрүү гардаг учраас одоо нэг бюрократ системд одоо орсноос хойш энэ юу маань өөрөө бүтцийн хувьд өөрчлөлтөнд орох шаардлага болсон. Тэгээд үүрэг нь бас өөр болсон. Яг түрүүний хэлж байгаа яг нөгөө хүний нийгэм өөрчлөгдөх тусам яг хүний нийгэм дотор болж байгаа үзэгдлүүд бас тэрийгээ дагаа хувьсаад байгаа. Тэгээд тэр хувьсал болгоныг нөгөө судлах одоо юм судалгааны багууд их гарч ирж байна. Гэхдээ бид нар маань нөгөө хоорондоо юм нөгөө уялдаагүй салангад энийг үзэл ерөөсө болдгоо дандаа хоорондоо уялдаатай байдаг учраас ийм тайлбарын одоо нэг юу гэдгийг одоо яг бизнес тусдан шууд ялгаж болохгүй ийм асуудлууд их үүсдэг. Гэхдээ ер нь бол клиентизмыг болохоор одоо ер нь бол хөдөлгөөр тайлбарлах шүү. Ер нь бол монголчууд арын албан маягт харилцааны хэлбэр байгаа. Тэгэхээр албан бүтц гэж байна. Нийгмийн албан бүтц гэдэг бол төр буюу төрийн бүтцийн байгууллагын тэрэн дотор иргэдтэйгээ хайж байгаа албан бус харилцааг клиентелизм, patronage гэдэг байхгүй. Тэгэхээр энэ эдгээр нь одоо юу вэ гэхээр яг одоо төрийн тэр яг нийгэм дотор бүх хүмүүсүүд нийгэм бүх гишүүд хүлээн зөвшөөрөх ёстой. Тэрийг мөрдөх ёстой юм яг норм хэв журмаас гадуур одоо ингэж явагдаад байгаа одоо нэг юм хэлбэрийн тий юу харилцаа энүүдийг хэлээд байгаа юм да. Яана тасраад байна гинэ манай юу харин нэлээд гацаад байна. Тийм над дээр бол зүгээр гараад байна. Над дээр болохоор харин гацалттай л гарч ирээд байна. Дундуураа нэлээд гацаад саяны таны яриа нэлээд гацчих шиг боллоо. Тийм үү. За яваач гэсэн өргөжлөж байдал гайгүй болох ах ш найд тийм. Одоо гайгүй болж байна. Тэгэхээр ер нь бол клиентелизмыг тэгээд юу нэг ойлгох гэж оролдож болох юм. Би бас харин яг хэлэхээр яг нэг тиймэрхүү байдалтай нэг одоо алтан бус одоо тэр яг дээд доод тушаалны ч юм уу албаны тэр хүмүүсийн харилцааг л ер нь хэлээд байна гэж яг бас ойлгочод байгаа юм. Ерөнхийдөө таны ярианаас клиентелизм гэхдээ яг нэг төрийн албан дотроос гадна одоо нэг сонгогчтойгоо иргэдтэйгээ бас хооронд үүсэж байгаа юм шүү дээ. Одоо нэгсэн төрийн албан хаагчийн одоо сонгогдож байгаа төрийн албан хаагчийн бас нэг сонгогчтой үүсгээд байгаа харилцааг бол клиентелизм гэж аахгүй. Тэгэхээр яг төрийн албан дотроо одоо яг нэг юу меритийн зарчимд тулгуурлаагүй нэг үүсэж байгаа холбоог нь бол patronage гэдэг. Энэ одоо бас бодлоо бодлогоор яаж байгаа. Тиймэрхүү. За тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө одоо ингээд тэгээд одоо энэ нэг алтан бус одоо харилцаагаар алтан бус за шигч бас гацаад байна. Сүлжээгээр одоо төрийн үйл ажиллагааг одоо удирдахыг төрийг эзлэх гэж одоо ерөнхийдөө ойлгож болно. Саяных сонсогч байна уу? Саяных тасарч байна уу? Сая жоохон тасарлаа. Гэтэ сүүлийн гол хэлэх юмнууд ер нь гайгүй ороод ирэх шиг боллоо. За
Тэгэхээр хоёулаа одоо нэг ерөнхийдөө яг бид түрүүчийн удаа явсан өгүүлэг дээр бол үндсэн санаа бол яг одоо энэ төрийн албан дотор байгаа буюу нийгмийн албан бүтэц дотор байгаа энэ бүтцийг ашиглаад албан бус харилцаагаар төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашигтаа зохицуулж явуулахыг төрийг эзлэх гэж ойлгоно гэд ер нь үндсэн өгүүлгийн үндсэн санаа бол тэр байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдөр одоо хоёулаа нэг цаашаа юу руу орох вэ? Өнөөдрийнхөө сэдв рүү орох хоёулаа. Тий. Өнөөдрийн сэдв өгөхийн тулд би нэг юугаа хэлцэг өгүүлгийнхаа яг хүмүүсүүдэд танилцуулахын тулд би нэг юу скрин шеэр дээр юу өгөх юм. Тэгэхээр өнөөдөр бит хоёр болохоор transnational clientelism гэж тий. Өгүүлгийн тухай ярилцах ёстой байгаа. Одоо нөгөө өмнөх дээр бол одоо яг тухайн улс доторч гэдэг юм уу ер нь бол одоо шууд бус аргаар яаж одоо энэ хүмүүсийг удирдах гэдэг талаар ярьсан бол өнөөдөр энэ бүр үндэстэн дамж яаж энэ процесс явдаг юм бэ гэдэг бол ер нь яригдсан гэсэн үг тийм ээ. Тэр түрүүчийн нэгдүгээр өгүүлэг дээр бол ерөнхийдөө үндсэн ойлголтууд бол явсан гэсэн үг байхгүй юу? Үндсэн ойлголтууд яваад өнөөдөр болохоор бит хоёрын ярьж байгаа зүйл болохоор ер нь бол тэрэн дээр яг одоо нэг ерөнхий ойлголт маань улс хооронд одоо нэг ер нь бол ямар хэлбэрээр яаж тэгэхээр одоо нэг clientelism-ийн одоо үйл ажиллагаа буюу одоо нэг албан бусын харилцааны асуудал болохоор ер нь бол нэг бас дан ганц одоо нэг яг дотоодод өрнөж байгаа гэж гисэндээ энэ чинь нэг дахиад нэг нийгэм маань одоо орчин цагийн нэг нийгэм маань дахиад одоо нэг даяарчлал, глобалчлал гэдэг нэг тий. Энэ маань онгорхоо байна гэдэг чинь юу болж байна? За тэгээд нөгөө энэ маань одоо ингээд үндэстэн дамнаад ер нь бол одоо нөгөө харилцан биенээс хамааралгүйгээр оршин тогтнох гэдэг үйл ажиллагаа нөгөө байхгүй болчихсон учраас нөгөө тэрэн дээр одоо нэг энэ үйл явцтай нөгөө бие биендээ одоо нөлөөлөх тэр нь одоо нэг тухайн улсын одоо нөгөө үйл ажиллагаанд хэр нөгөө одоо нэг удирдлага гэх юм уу хаашийн удирдан зохион байгуулах ажилд хэр нөлөөлж байна гэдэг энэ судалгаанууд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бас айгүй шинэ судалгаа байгаа. Энэ бол 2018 онд хэвлэгдсэн. Юу энэ би одоо юм гаргачаад хэлье. Одоо энэ ер нь бол энэ янз бүрийн одоо энэ шууд бусын засаглаж байгаа энэ хэлбэр юмнууд чинь тэгэл явж нөгөө нэг баялаг дээр л очиж ер нь бол жишээнүүд бол гарч иж байгаа тийм ээ. Тий. Яг нэг энэ яг судлагдж байгаа байдал нь болохоор би яг түрүү хэлэхэд нөгөө нэг clientelism-ийн одоо энэ сүлжээ буюу одоо энэ хэлхээ холбооны талаар судалгаа болохоор ер нь бол бизнес болон төрийн хоорондох энэ байдлаар бол аюул судлагдсан байдаг. Яг төрийн аппарат доторх энэ clientelistic буюу одоо энэ клиентэд суурилсан энэ сүлжээний судалгаа бол харьцангуй бага хийгдсэн байдаг. Тэгээ энийг бол ерөнхийдөө цаашаа судлах шаардлагатай гэсэн ийм маш их нэг эрдэмтдийн байр суурь бол их байгаа. Тэгээд за одоо харагдаж байгаа шиг байна тийм ээ. Өнөөдөр манай аюул хилцүүлэх одоо битээр нэг хилцүүлэх явахтай өөрхөө битээр нэг уншсан дээр өөрсдийнхөө нэг санаа бодлыг хүмүүстэй хуваалцъя гэсэн юм нийт бол 2018 онд олон улсын улс төрийн социологи юу сэтгүүлд одоо хэвлэгдэж гарсан Гронингийн их сургуулийн одоо энэ бас судлаачийн энэ яасан үндэстэн бэлтгэсэн юм өгүүлэг байгаа. Энэ бол үндэстэн дамнсан clientelism ба одоо дэлхийн нөөцийн засаглал тэ ер нь бол одоо зарчим гэсэн ийм үндсэн юм гарчигтай ийм өгүүлэг байгаа. За тэгэхээр энэ одоо яг өгүүлэг маань түрүүчийн одоо биднээс нэгдүгээр өгүүлэг дээр одоо яг ярьсан clientelism гэдэг энэ ухагтхууны албан бус харилцааны энэ ухагтхуун дээр суурилсан ийм юу илүү нэмжээрүүлсэн тэрийг одоо нэг баялагын засаглал дээр авчирч ингээд тайлбарлсан ийм одоо
асуудал байгаа. Тэгэхээр хэрэг энэ одоо нэг жишээгээр ингээд аваад тайлбарлах юм бол хүмүүсд нөгөө юу илүү ойлгох байх гэж бодож байна тийм ээ. Ойлголт нь илүү сайжрах. Энэ clientelism буюу энэ clientelistic энэ харилцаа сүлжээний талаарх нөгөө Монголд нэг судалгаа бас их сайн байдгүй хүмүүсүүд яг ингэж их ярьдгүй болохоор нөгөө нэг бас юу манай биднес энэ ойлголт бас юм хөвшөөгүй байдаг. Тэгээд энэ жишээн дээр аваад ярихаар бас юу байх болов гэж бодож байна тийм ээ. За тэгээ өнөөдөр яг одоо бид нар энэ ярих энэ юун дээр бол яг clientelistic энэ одоо харилцааны нэг хоёр хэлбэрийн тухай яригдах гэсэн. Энэ нь болохоор conditioned politics буюу одоо агааржуулсан одоо нэг юу улс төр одоо нэг агааржуулагч гэсэн үг шүү дээ. Агааржуулагчтай одоо нэг улс төр. Тэгээ веранда гэдэг одоо бас нэг юу одоо манайхар чинь юу сэрүүл лаврын гэдэг төлөө нэг тийм юм давцсантай одоо тэгээ веранда тэгээ одоо нэг үгээс юу веранда л гэдэг гэсэн шиг Монгол болох гэхээр хэцүү дандаа нөгөө бас энэ өгүүлбэр дээр аль болох монгол хэлээрээ ярих гэж хичээвч одоо нэг зарим уучлаараа тэгээ зарим нөгөө нэг монгол тал дээр уулах дээр жоох юм юу дутагдaltaй байгааг бас энэ үдчихэж байгаа хүмүүсд уучлж өршөөгөөрэй. Тэгээд зарим нэг хэллэгүүдийг бол тэргээр нь хэрэглээ явъя. Тэгээ веранда politics гэдэг ийм хоёр ухагдхууны тухай өнөөдөр ярина. Тэгэхээр энэ хоёр ухагдхуун маань бол хоёулаа яг бидний нэгдүгээр бүлэг дээр ярьсан clientelism гэдэг энэ ойлголтын дээр бол яг бас суурилж гарч ирж байгаа. Тийм ээ? За чи энэ юуны талаар ямар юм ойлгов хөө? Чи тэр юугаа өөрийнхөө уншаад төрсэн сэтгэлдлийг эхлээд яриач. Одоо за энэ дээр яг одоо түрүүний нэг веранда гэдэг шиг энэ air condition веранда гэдэг энэ хоёр одоо төрлийг бас яг ойлгоход бас нэлээд улс төрийн нөгөө нэг хиллэг ойлголтууд нэлээд шаардлагатай болсон. Тэгээ би ерөнхийд нь яг нэг уншсан байдлаараа ойлголтоо ярихад бол энэ дээр нөгөө нэг энэ улс төрийн энэ одоо энэ зарчмуудыг одоо хэрэгжүүлэхэд одоо энэ процесс нь одоо яаж явдаг тухай тий одоо жишээ нь томоохон одоо энэ баялаг одоо нэг жишээ нь алтны уурхай байлаа гэх тийм ээ тэн дээр яг энэ арга хэлбэрүүд энэ clientelism-ыг одоо хэрхэн хэрэгжүүлж байгаа тий одоо тэн дээр одоо эхлээд нэг томоохон уурхай байлаа гэхэд одоо тэн дээр мэдээж эхлээд нөгөө орон нутгийн эсэргүүцэл юмнууд гардаг штэ тийм ээ тэгэхээр эргээд энэ дээр энэ хүмүүсүүдийг одоо яаж энэ эсэргүүцлийг одоо ямар арга аргачлалыг ашиглаж энэ хүмүүс одоо тий энийг дардгуу тэгээд одоо тэр сатааруулах гэж яриад байгаа л да одоо нэг янз бүрийн одоо тийм төрийн бус байгууллагууд байдаг ш нөгөө олон улсын тийм ээ одоо энэ нөгөө нэг ард иргэдийг одоо энэ ард иргэдэд одоо нөгөө уул уурхайн одоо ач холбогдол энэ нөгөө ойлголтуудыг одоо тэдний эрхийг хамгаалах гэж хамгаалах нэртэйгээр яригдж байгаа боловч энэ цаагаараа яг одоо энэ томоохон энэ бизнесмэнүүд гэх юм уу одоо энэ хүмүүсүүдийн одоо эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаа юм бэ гэдэг тал дээр ер нь бол ойлголтууд гарч ирж байсан. Тэгээ яриа ингээд би одоо нэг хамгийн гол condition гэдэг чинь condition politics буюу одоо нэг condition гэдэг манайх бол мэдчихэж con тий нэг юу агааржуулагч яг агааржуулагчтай улс төр гэж яг үгчлэх юм бол ингэж болж байгаа. Агааржуулагчтай улс төр гэдэг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр ер нь бол одоо энэ нэг алан бус одоо яриа тохироо хилцээнүүд те одоо энэ дандаа юм нэг одоо энэ жоохон арай тансаг орчинд буюу одоо нэг энэ Африкийн жишээн дээр гаргаж ирсэн энэ нөгөө юу томьёол байгаа юм л да. Тэгэхээр нөгөө Африкийн тэр хар халуунд яг нөгөө conditionтэй юм тусгай жоо юм тансаг орчинд юм яриа хөөрөг далд хэлбэрт явуулах тийм тохиролцоонд хүрэх энэ процессing энэ үйл ажиллагаан дээр тулгуурж гарч ирсэн нэр томьёо учраас condition politics гэсэн байна. Тэгэхээр ер нь манай дээр ч гэсэн хэрэг харах юм бол одоо яг энэ том хэмжээний яг чиний түрүүний яг ярьж байгаа шиг юм том хэмжээний чухал юм албан ярианууд бол дандаа юм арай нэг юм зохион байгуулалтаа тий conditionтай одоо ингээд нөгөө нэг юм арай нэг өөр орчинд болдог штэ яг ингээд нөгөө орчинд яг тийм утгаар шууд нэрвсэн юм нөгөө хэлбэр ахгүй. Тэгэхээр тийм дотор ярьж байгаа нөгөө алтан бусдын одоо тохироонууд яриа хөөрөнүүд ингээд
одоо нэг энэ тухайл одоо нэг юу байхгүй да ер нь бол яг өвчилж очихлох юм бол тэгэхээр нэг ясандаа одоо нэг яриа хэлцээ хөөрөнөд бол одоо яг манайхан бас ингээд юу ерөнхийдөө мэдж байгаа байх гэхдээ одоо нэг илүүтэхгүйгээд нэг тайлбарлаж өгөхөд нэг ерөнхийдөө бол яриа хэлцэл одоо зөвхөн гарын үсэг зурх энэ төр асуудал бол дандаа эцсийн тохирсны дараа эцэст нь тий одоо баталгаа маягаар олон нийтэд мэдээ хүргэх байдлаар л ил гарч ирдэг. Тэрнээс өмнө бол бүх тохироо яриа хэлцээнүүд бол одоо энэ даалт буюу одоо энэ нөгөө зохион байгуулалттай энэ юу орчин дотор одоо явж өрөндгөө. Тэрийг одоо яг тэр зохион одоо даалт хэлбэрт одоо албан бус хэлбэрээр тохиролцоонд хүрээд байгаа энэ үйл явцыг air condition politics гэдэг юм. Тэгээ энэ нь одоо яг уул нь болохоор яг тайлбар дээр бол айгүй гоё ярьж байгаа юм л да. Энэ бол арчсан зарчмаар явж байгаа тий. Арчсан зарчим харин хэлээд байгаа. Тий, арчсан зарчимд үндэслэнэ. Тэгээд одоо технократууд уу одоо техникийн одоо тэр нэг мэрэгжилтэнгүүд нь оролцсноо. Дээр нь одоо ингээд нөгөө манай яг засгийг албан ёсоор төлөвлөж байгаа энэ албан бүлгүүд оролцсноо. Тэ энэ бол ерөөсөө одоо нэгсэндээ баг олон улсын жишг болсон стандартын нэг одоо юу мөрдлөөр явна гэсэн ийм наана гоё нэртэй боловч дандаа цаанаа нөгөө одоо энэ бүх нөгөө яриа тохироонд өрнжээдэг ийм одоо процесс үйл ажиллагаа ч юм уу тийм ээ одоо нэг ийм албан бус юм ярианы хэлбэр болчиход байгаа юм л да. Яг энийг бол нэршүүлж яриад байгаа юм. Тэгэхээр энэ дээр болохоор яг одоо яг саяны аягүй чухал юунууд орж иж яг албан бүтэц буюу одоо манай засгийг төлөвлөж байгаа төрийн байгууллагууд. Тэрнээр одоо төлөөлөгдөд одоо нэг мэрэгжлийн буюу одоо яг тухайн юутай хамааралтай мэрэгжлийн байгууллагууд ороод ирчихэж байгаа тийм ээ. Тэгээ тэр нь одоо арчсан зарчим дээр бид нар ингээд нөө яриа хөөрөө хийж байна гэдэг ийм журмаар энэ яриа хөөрөнд бол хийдэг. Гэхдээ энэ яриа хөөрөний эцсийн үр дүнд яг үр дүн нь бол одоо яг ард түмэнд буюу нийт одоо юу нийт сонгогчдын эрх ашигт нийцтэй байна уу үгүй байна уу гэдэг дээр бас тусдаа ярих хэрэг гарах. Жишээлбэл оюутлогын гэрээ. Тэ? Энэ бол айгүй буюу тий. Яг одоо нөгөө бидний нүдээр бол харахад те нөгөө нэг яг тэр оролцох хөстэй засгийн газрын гишүүд юу гэдэг тэр хуулийн баг марч гэдэг юм уу яг одоо бид нар нүдээр харахад бол ингээд энэ гэрээ юм ингээд шударгаар яг процессын дагуу явж байгаа мэд боловч цаанаа нөгөө нэг тэр тохироо нөгөө air conditioner хийцэн байдаг тийм ээ. Тийм байдлыг л юм байна шүү дээ тий. Тэгээ ер нь бол яг одоо нэг тэр бүх тохироонууд бол одоо ингээд дандаа юм air conditioned буюу арай нэг өөр юм битүүмжилсэн бас юм дэглэлттэй орчинд болдгоо гэсэн л юмыг үндсэн санааг бол тэг ойлгож байгаа. За veranda politics гэдэг тэгэхээр энэ болохоор одоо яг л нэг clientelism л орж байгаа юм л да. Яг нэг veranda politics нь болохоор яг clientelism болохоор яг нэг бүр энэ үндэстэн дамсан clientelism болж байгаа. Одоо нэг улсын нэг юм баг нөгөө улсын багтай албан бус харилцаа үүсгэж солилцоо тэ одоо нэг юм тохироо хийх үйл явцыг л хэлчихэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ дээр бас нэг юм сүүлийн үед юм нэр томьёоны асуудал бас юу концепцийн нэг ярианууд өрнөд байна л да. Үндэстэн дамсан одоо clientelism үндэстэн дамсан засаглал эсвэл одоо нэг глобал засаглал тий одоо энэ гисэн ийм ухагтхуунууд орчин үе дээр аяух яригдчихээн л да. За глобал засаглал гэх юм бол за дэлхийг бүхлээр нэг гэж үзээд нэг зай одоо засаглалын юм одоо системтэй болох нэ. Гэтэл тэр том ухагтхууны дотор одоо энэ transnational буюу transnational governance буюу энэ үндэстэн замнасан засаглал гэдэг асуудал бас ингээд нөгөө доор нь ингээд нуугдаад ороод ирчээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ялгаж үзэх хэрэгтэй юм шиг миний хувьд бол ерөнхийдөө нөгөө юу яг санагддаг. Тэгээ энэ юун дээр ч гэсэндээ бас ингээд энэ нэг яг энэ өгүүлэг дээр энэ хоёр ойлголтыг бол нэг бол ер нь бол нэг байдлаар ингээд аваад ингээд хэрэгжилчихсэн байгаа. Тэрнээр би бол жоохон шүүмжлэлтэй хандвар санагдсан. Ягаад тэгэхээр үндэстэн замнасан засаглал гэдэг бол зөвөр энэ 1 юм уу 2 3 юм уу тийм ингээд нэг ч одоо 2 юм уу 2-оос дээш одоо нөгөө улсын бүх нийтийн тийм бүр глобалны биш төвшин энэ засаглалын хэлбэр яриад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр чинь нөгөө нэг бас л одоо албан бус яриа хэлцэр хийж байгаа энэ одоо нөгөө тохироонд хүрж байгаа нөхдүүд болохоор яг одоо глобал засаглал гэдэг нэр томьёог тэ концепцийг үүсгээд тэрнийхээ дор өөртөөхөн одоо нөгөө үйл хэргийг халахвчлах маягаар одоо энэ transnational governance буюу одоо энэ нөгөө
нэг улсын нөгөө улсыгаа албан бус хэлбэрээр шулж мүлжих энэ үйл ажиллагаа тохироо хийдэг энэ одоо юмаа далдлаад байгаа юм шиг надад санагдаад байна. Тийм учраас энэ юуг бол юу ялгаж ойлгомоор надад бол харагдаж байгаа юм л да. Тэгэхээр энэ өгүүлгийн тухайд бол айгүй чухал зүйлүүд бас орж ирсэн. Тэгэхээр одоо яг энэ нөгөө нэг веранда politics буюу одоо энэ нөгөө албан бусаар одоо энэ нөгөө тохироонд хүрэх албан бусаар одоо тухайн нөгөө нэг айл нэг улсынхаа тий одоо нөгөө мэдээж орон улсынхаа баялагийг одоо нөгөө нэг ашиглан шамшигдуулахад бүр ич бүрэн багаар фронтоор тий орж ирэхээс гадна гадаадаас одоо орж ирэхээс гадна бас дотоодын одоо тэр төрийн албан бүцдэх одоо байгууллагуудыг дайчилж тэднэртэй хамсдаг, хавсдаг ийм асуудлын тухай яригдж байгаа тийм ээ. Одоо энэ үндэстэн тамсан засаглалч нь ер нь бол бас энэ дээр ингэж гарч байгаа шүү тийм ээ. Нөгөө уул уурхай үндэстэн тамсан корпорациудаар дамжуулж тийм ээ энэ одоо үйл ажиллагаагаа бас явуулдаг тийм ээ. За тэгэхээр яг түрүүний чиний нөгөө яриан дотор цухас дурдсан байгаа шүү дээ. Нөгөө нэг юун дээр нөгөө эсэргүүцлийн талаар гарч ирж байгаа тийм мэдээж одоо аль нэгэн улс өөрийнхөө одоо юмыг байгалийн баялагийг шууд ингээд тавиад тухайг хинж оролдохыг хүсэхгүй шүү дээ. Ард түмэн мэдээж өөрөө тэр чинь нөгөө үндсэн манай үндсэн хуулийн дээр бол газрын доорх баялаг бол ард түмний өмчөө гэдэг үгээс ингээд нөгөө заачсан байгаа. Тэгэхээр мэдээж тэр орон нутагт амьдарч байгаа ингээд мэдээж тэр Монгол улсын иргэд жишээлбэл одоо өөрийнхөө байгалийн баялагийг хин нэгэнд одоо яг энэ манай дээр яг өрнөд байгаа шиг энэ нөгөө гадны уул уурхайн компаниудад шууд ингээд шулуулж мүлжүүлээд шууд ингээд байхыг хүсэхгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар тодорхой эсэргүүцэл гарна гэхэд энэ дээр нөгөө нэг гаднаас одоо орж ирж байгаа одоо нөгөө баялагийг эзэмших гэж байгаа нөхдүүд чинь тухайн орныхоо албан бүтцийн төрийн байгууллагуудыг дайчилж байгаа юм. Тэгээ дээр нь одоо яг тухайн одоо нэг олон улсын одоо нэг байгууллагууд тий энэ дээр одоо бүр энэ өгүүлбэр бол яг ингээд бүр гарчихсан байгаа шүү дээ. Тийм нөгөө USAID нөгөө нэг Германы юу ч бас орсон ингээд одоо нэг Английн болохоор DFID ч юм уу тий энэ болохоор нэг Angling UK's Department for International Development USAID болохоор United States Agency for International Development GIZ болохоор German Corporation for International Cooperation ч юм уу эсвэл одоо яг манай дээр байгаа нэг Швейцарын үндэсний агентлаг ч юм уу гэх мэтлэн яг нэг ийм байгууллагуудаар ингээ хавсарч өгч ирдэг. Тэгээ эдгээр нь болохоор одоо яг техникийн зөвлөгөө өгөн ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар ингээ зөвлөгөө өгөн гэх ийм нэрийн дор тий одоо яг эдгээр ингээ орон нутгийн одоо тухайн улсын орон нутгийн төрийн байгууллагуудад хавсаадж нөгөө орон нутагт үүсэж байгаа эсэргүүцлийг дарах үйл ажиллагаан дээр бол ингээд тэрийг одоо саармагжуулах үйл ажиллагаан дээр оролцож ирдгээ гэсэн ийм үндсэн зарчмуудыг бол ярьсан байгаа. Тэгээд энэ яг пейперийг одоо энэ өгүүлгийг бичих одоо юунууд бол дандаа нэг бодит болсон кейсүүд дээр үлгэрлээд тэрэн дээр нэг яг баримтаараа баталгаажуулаад бодолтой хийчихсэн ийм пейперүүд байгаа. Тэгээ энэ бол дандаа нэг олон улсын импакттай peer reviewed буюу тийм одоо ингээд дэлгэр манай судлаачид бас ойлгох хэрэгтэй. Тийм сэтгүүлүүдээр хэвлэгдсэн ийм өгүүлбэрүүдийг дандаа сонгож авч үзэж байгаа. Тэгэхээр манай дээр яг одоо энэ процесс бол яг болоод яг л ерөөсөө яг л манай дээр болж байгаа үйл явц байгаа тийм ээ. Тийм яг л одоо энэ байгууллагууд нь ч гэсэн манад яг ороод ирчихсэн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд гэж аахгүй. Одоо USAID бол сүүлийн үед бол маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа бас ийм байгууллага яг харагдчихжээ. Тэгэхээр одоо манай дээр энэ юу байгаа л да сүүлийн үеийн одоо жишээлбэл бас яг resource гэдгийг болохоор манайхад яг энэ дээр байгалийн одоо тийм нэг эрдэс баялаг гэж ойлгохоос гадна одоо би хэрэг одоо энийг ингэж тайлбарлавал
манай дээр одоо Швейцарын хөгжлийн агентлагийн одоо нэг явуулж байгаа энэ нэг бэлчээрийн одоо бэлчээрийг хувьчлах асуудал дээр тийм ингээд Швейцарын хөгжлийн агентлаг бол манай дээр хэрэгүүлэх зэрэгтэй уриалын дуудсан маягтай тэрнийг одоо өөр гацгүй мэт байдлаар одоо ингээд судалж манай одоо яг мэрэгжлийн байгууллагуудыг хүртэл ингээд хамруулад мэрэгжлийн одоо тэр нэг холбоод тийм одоо нөгөө шилжүүлгээний байгууллагуудыг хүртэл ингээд оролцуулсан явж байгаа шүү дээ. Яг энэ бол тэгээд одоо нөгөө нэг Викторийн яг өнөөдрийн өгүүлгээр ярьж байгаа энэ нөгөө Miranda Politics-ийн асуудал явж орчиж байгаа. Яг албан бусдын тэгэхээр нөгөө өөрийнхөө санааг нэгсэндээ өөртөөр нь одоо нөгөө баг гаргуулж байгаа юм шиг тий гаргуулж байгаа юм шиг ингээд нөгөө нэг хэлбэрт оруулаад яг үндсэн цаагаараа л өөртөө санааг бол дулдуудаж одоо нөгөө хөөнд ороосон чулуу байдлаар тий ингэж гаргаж танилцуулж байгаа ийм асуудал байгаамаа. Тэгэхээр энийг болохоор яг дан ганц байгалийн эрдэс баялагын хэмжээнд биш бусад бас өөр нөөцийн талаар бас ингэж бодож үзэх хэрэгтэй гэж би бол одоо нэг авч хэлэх гээд байна л да. Яг үндсэн санаа бол яг тэр л байна тийм ээ. Одоо үндсэн санаа бол ерөөсөө аль нэг улсад байхгүй баялагийг одоо нөгөө нэг улс нь одоо өөрийнх нь давуу талыг ашиглаж эзэмшихийн тулд одоо төрийн албан бүтэц байгууллагын мэргэжлийнх нь одоо тэр байгууллагуудаа хавсаадаж альчшил гэдэг зарчмын одоо нэрийн дор эдэж шамшигдуулахыг л юм одоо тий завшихыг юм уу одоо хэлээд л байгаа юм байна. Яг энэ олон улсын байгууллагуудаар дамжуулж яг энэ зөөлчлөх энэ бодлого нөгөө нэг зөөлний хүчийн бодлого гэдэг шиг л яг процесс явж байгаа хгүй тийм ээ. Энийгээр одоо жишээ нь энэ олон улсын байгууллагуудаар жишээ нь дамжуулж тий энэ нөгөө нэг орон нутгийн иргэдэд одоо энэ байгаль орчны мэдлэгийг олгоно тий одоо энэ уулуурхайн одоо нийгэм одоо энэ уулуурхайг одоо нийгэмд одоо үр ашигтай одоо явуулна гэдэг ийм нэрээр гэх юм уу одоо нэг талаар бид нар бол одоо ингээ уулуурхай ойлголттой хөдөөний хүмүүс уулуурхайн талаар мэдлэгтэй ойлголттой болох одоо бид нарт бол яг өнөөдөр харагдаж байгаа процесс нь яг тэгж харагдаж байгаа боловч цаагаараа одоо тэр ойлголтыг өгснөөр тэр хүмүүсийн одоо тэр уулуурхайг эсэргүүцэж байгаа тэр эсэргүүцлийг намжаах ийм нөгөө цаад одоо бодлогонд зөөлөн хүчээрээ тэгж очиж байгаа бол процесс юм байна л да тийм ээ. Ер нь бол энэ дээр бичснээр бол тэгж хэлсэн байсан. Тэгээ энэ дээр болохоор яг бас нэг асуудал ер нь төрөчийн өгүүлэг дээр бас яриаггүй жондны сул нөгөө орж ирсэн асуудал болохоор яг нэг орон нутагт үүсэж байгаа одоо эсэргүүцлийн эсэргүүцлийг одоо ингээд нөгөө энэ гадаадын байгууллагууд одоо нөгөө төрийн бас байгууллагууд бол энэ гадны байгууллагууд болон бас орон нутагт одоо үүсгэж байгаа иргэний байгууллагуудын оролцоотойгоор одоо саармагжуулах үйл явдлыг бас хийдгээ зохион байгуулалттай гэдэг энэ үндсэн санаа бас чухал орж ирэх ёстой юм шиг санагдаад байна. Жишээлбэл одоо төрөчийн өгүүлэг дээр бас байсан шүү дээ нөгөө нэг Африкийн тэр Танзанд үүсэн кейс тэр тийм ээ. Тэр нөгөө нутгийн хэрэгцээнгүүд одоо гадны нэг юм гаднаас одоо юм төрийн бас байгууллага оруулж ирээд нөгөө эсэргүүцэж байгаа хүмүүсүүдэд одоо жишээлбэл уулуурхайн одоо хуулийг тайлбарлах талаас нь сурвалж боловсруулж байгаа мэт боловч тэр хооронд нь нөгөө нэг тэр баялаг эзэмших гэдэг гадны компани өөрийнхөө хамгаалтыг бүрэн хийж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр цаг хожих асуудал. Тийм жишээ энэ дээр яг бас яг жишээнийг адилхан гарсан байсан тийм. Яг энэ дээр яг жишээ адилхан ба. Тэгэхээр нэг угаасаа статус өөр анхнаасаа тоглолтод орж байгаа хүмүүсийн статус өөр байгаа шүү дээ. Нөгөө нэг тал нь бол угаасаа яг Монгол улс шиг нөгөө статусын хувьд нөгөө нэг арай доогор статустай буюу нөгөө нэг тоглолтод ороход давуу тал аяга цөөхөнтэй эсвэл одоо нөгөө нэг одоо жишээ нь манад аяга олон кейс байна л да. Одоо жишээлбэл миний өөрийн зүгээр дүгнэлч би энэ хувийн дүгнэлт тэгэхээр хүмүүсд критик хийж одоо тэг хийвэл бас намайг зөвхөн хувийн дүгнэлтээр ярьж байгаа гэдгүүднээс хандаарай. Жишээлбэл оюутлын гэрээг яг зурх үед Монгол улс үнэхээр олон улсын энэ малти парти гэж олон талд ийм гадаад одоо ийм хөрөнгө оруулалтын яг гэрэн дээр гарын үсэг зурхад яг Монгол улс нэгдүгээр бэлэн байсан уу? Энэ дээр яг хүний нөөцийн хувьд чадамжтай байсан уу тий?
гэдэг асуудал бас яригдах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь манай сул тал болчихж байгаа байхгүй. Тэг хэрэв бид нэр өөрсдөө хийж чадахгүй байсан бол бид нар яг төлбөрийн одоо яг тухайн нэг төслөөсөө гаргаж аваад яг төлнө гэдэг үүднээсээ гадны мэргэжлийн баг авч ажилласан бас нэг өөр байх байсан байж магадгүй гэж би дотроо боддгийг. Тэгэхээр яг энэ шиг одоо нэг айгүй олон нэг юу сул тал бүхий одоо нэг жижиг одоо Африкийн улсууд тий одоо жижиг гэдэг маань би нэг юу газар нутгийн хувьд хэлээгүй. Ер нь бол нэг чадамжийнхаа хувьд засаглалынхаа хувьд хэлж байгаа. Энэ улсууд юу одоо нэг Рио ч юм уу те Рио одоо жишээлбэл Австралийн цаана ингээд одоо энэ чинь юу дэлхийн топ хэдэн улсад багтж байна те нэг хүнд ногд GDP-ийн югаар ч гэсэн аваад үзэх юм бол энэ чинь харьцангуй өөр статустай ийм хоёр улс нэг хилцэл орно гэдэг бол угаасаа айгүй эрсдэлтэй. Тэгээд энэ эрсдлийг одоо нэг яаж одоо нэг багасгах вэ гэдэг асуудал дээр бас аюух бодолт хийх шаардлагатай шүү гэн. Тэгээд энэ одоо нөгөө статусаар давуу улс нь нөгөө улсаас айл илүү их ашиг гаргаж авах хилцээ тохиролцоо яриа бол энэ air condition politics энэ веранда политик буюу одоо энэ нөгөө албан бус тохиролцоо хилцээний энэ югаар хэлбэрээр өрнөдөг юм байна. Тэгэл энэ ерөөсөө энэ сүүлийн пейпертэй энэ судалгааны өгүүлбэрүүд нэгэд хэлээд байна л да. Тэгэхээр энэ дээр бас нэг одоо энэ хэрвээ биднээс энэ ярьж байгаа өгүүлбэрүүдийг яг энэ Facebook дээр бол угаасаа яг өгүүлбэрүүдийнх нь юу тайтлтай яг юутай гараад байгаа. Та нар хэрвээ нэтээр үзээд хайгаад бүр олж чадахгүй байвал яг энэ нөгөө юун дээр Facebook биднээс ярьж байгаа энэ Facebook-ийн юун дээр бичээфэр авъя гэдэг хүсэлтэд бичээд имэйлээ бичих юм бол бид нар яг танд англи хэлбэрээр явуулъя. Бүгдээрээ уншаарай. Тэгэд бүгдээрээ уншаад та нар нэг юм хийж байгаа судалгаандаа юм уу эсвэл ингээд нэг юунд ашиглаач. Энэ одоо бид нар яг одоо энэ олон улсад өрнөд байгаа энэ судалгааны өгүүлбэрүүдийг өрнөд байгаа энэ судалгааны асуудлуудыг яг Монголын хөрсөн дээр Монголын кейс дээр татаж бас оруулвал зүгээр байна. Тэ энэ одоо жишээлбэл судалгаануудыг бас Монголд хиймээр байна. Жишээлбэл одоо энэ өгүүлгээр бас нэг дэвшүүлсэн асуудал болохоор бас ингэж байгаа шүү дээ. Энэ үндэстэн дамсан клиентелизмын асуудлууд тий одоо яг энэ хэр яг одоо төвшөнд энэ клиентелизмыг одоо яг тухайн нутагт клиентелизмыг одоо нэг одоо өрнүүлэхэд гэж хайшиж юм дээ. Хөхүүлэн одоо ингээд нэг байх бий болгох тэр үйл явцад ямар одоо нэг хим хэмжээтэй оролцоод байна вэ гэдгийг хүртэл судалж тогтоох хэрэгтэй байна гэдэг. Бас тавьсан байна шүү дээ. Тэгэхээр жишээлбэл Монголын тохиолдол яг оюутлогоогоор ч юм уу. За одоо эсвэл өөр тэр Синчерэго уул ч юм уу. Одоо манайд чинь зөндөө юм нэг уулуурхайн компаниуд байж шүү дээ. Эсвэл хятадын дагнсан одоо нэг уулуурхайн компаниудын одоо нөгөө клиентлистик тийм энэ клиентлистик харилцаа Монголын энэ Монголд үүсэж байгаа клиентлизмын одоо энэ харилцаанд хэрэг нөлөөтэй оролцож байна. Хэдэн хувийг эзэлж байна ч юм уу те. Ийм судалгаа хийж болох байхгүй те. Тэгэхээр тийм үүднээсээ хэрвээ яг энэ өгүүлбэрүүдийг уншаа сонирхож байна гэвэл та нар Facebook дээр комментээр юу имэйлээ бичээрэй. Бид нар явуулъя. Та нар уншаарай те. Бидний гомд хийж магадгүй гэж бас бодож шүү дээ. Яг одоо нэг асуудлаар үүсэж байгаа асуудал дээр нааж ингэж бас тайлбарлаад ингэж бодож магадгүй. Тэгвэл яг та нар өөрсдөө пейперыг аваад уншаад үзээрэй. Тийм учраас бид нар дандаа энэ пейперыг яг ямар автортай хаана хэвлэгдсэн тийм ингэж яг тайтлын бүрэн дандаа үйлчилж байгаа. Энэ ерөөсөө яг л одоо нэг өгүүлэг доторх өгүүлэг дээр ер нь яг л агуулга дээр яригдж байгаа. За чи нэг юм хэлэх гээд авчих юм тийм ээ. Энэ дээр яг нөгөө нэг одоо ингэж үсэ GIZ гээд Монгол бас үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагууд байгаа. Гэхдээ одоо энэ дээр ингээд нөгөө нэг энийг сүргөөр бид нар илэрхийлэх гээд байгаа юм шиг одоо магадгүй энд ажиллагч юм хүмүүс харж иж магадгүй л те. Тэгэхээр энэ бол яалч ба саяны нөгөө шээчийн хийснээр олон улсад хэвлэгдсэн энэ судалгааны ажил дээр энэ дурддагж байгаа энэ жишээ юмнуудыг бид нар ийм байдгийм байна гэдэг өнцгөөс ер нь бол тайлбарлаж байгаа гэдгийг бас хүмүүс маань ойлгоод тэгээд энэ бас цаанаа ийм зүйл байж болох юм байна. Энэгээр дамжуулж бид нар тийм ээ энэ ийм санаагаар одоо энэ байгууллагуудын үйл ажиллагааны бүр цаатлын энэ нутаг агуулга нь
бас юу юм бэ гэдэг зүйл дээр бас ер нь ялангуяа судлаач нар тий аюу анхааруул маш их хэрэгтэй санагдсан. Тэгээд сая бас яг Монголд энэ төрлийн судалгаа хийвэл маш сонирхолтой санагдаа. Ер нь бол уншиж хахад кейсүүд бас ер нь Монголд тийм ээ яг ийм кейсүүд гарч ирэх тийм боломжтой юмнууд нэлийн харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ талын судалгаа хийдэг ч юм уу хүмүүс бол энийг авч уншаад өөрсдөө Монгол дээр яг энэ жишээ аваад хийвэл аюу гоё судалгаанууд гарч ирэх байх тийм ээ. Тийм би бол яг одоо яг энэ талын Монгол дээр Монгол өөрөө одоо яг аюу юм сонирхолтой судалгааны талбар болчиход байна. Гэтэл яг Монгол дээр одоо яг энэ патронаж юм уу одоо яг энэ төрийн албан дотор байгаа энэ албан бус одоо тийм нөгөө хэлхээ холбоонууд ч юм уу энэ клиентализмын талаарх энэ яг олон улсын хэвлэгдсэн юунууд бол аюу ховор байна. Тэгээд зарим нэг хэвлэгдэж байгаа юу нь одоо маш нөгөө өнгөц юуны судалгаанууд ерөнхийдөө гарч ирж байгаа шиг байна. Тэгээд тийм учраас яг энэ мэдчлэнгээр одоо нөгөө судалгаанууд хийх сонирхолтой байх болов уу гэж би бол дотроо бодож байгаа юм. Харин энэ бол Монголд аюул сонирхолтой кейсүүд гарах байна. Тийм. Энэ хоёр пейперийг те хоёр нөгөө өгүүлгийг хоёулаа аюу Монгол дээр аюу бууж болчиход байгаа байхгүй яг нөгөө яг л одоо өргөж байгаа нийгэм болчиход бид нар нэг юу мэдээж нөгөө өөрөө одоо яг энэ нийгэм дотор нь амьдарч байгаа юм чинь яг өөрийнхөө нийгмийг ойлгох хичээнэ. Тэгэхээр тийм учраас нөгөө өөрийнхөө нийгэм дотор болоод байгаа зүйлийг ойлгохын тулд яг энтэй ижил төстэй хийгдсэн нөгөө нэг судалгаануудыг л ирж хайж байгаа тийм тэрний үр дүнд ийм нөгөө өгүүлбэрүүдийг олж мэдж байгаа тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө хоёулаа өнөөдрийнхөө яриаг ер нь ингэж дуусгах уу? Чамд өөр нэмж ярих юм байна уу? Эсвэл асуух юм байна уу чамд? Өөр ч одоо ер нь бол гол санаанууд маань кейс дээр гарчлаа. Яг энэ өмнөх пейпер энэ хоёр дээр бол гарч байгаа кейсүүд бол яг ижилхэн байгаа. Энэ кейс нь бас Монголд одоо яг давтагдаад гарах бол магадлал маш өндөр ийм сонирхолтой судалгаа байсан. Тэгээд энэ дээр би бас зүгээр нөгөө өөрийнхөө өнцгөөс ингээд бодож байхад одоо бид нар ингээд янз бүрийн нэг гадаадын олон улсын төсөл дээр ажиллаад ингээд явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь ингээд мэдээж хийж байгаа ямар нэгэн төсөл хөтөлбөр юм чинь ямар нэгэн зүйлийн сайн сайхны төлөө зорилготой байгаа шүү дээ мэдээж. Гэхдээ одоо энэ дээр бас энэ одоо бидний хийж байгаа энэ зүйл мэн цаад утгаараа яг энэ байгууллагын яг цаад зорилго нь юу юм гэдэг юм уу илүү цаашаа нь бас яг тэр хийж байгаа оролцож байгаа зүйлүүд дээрээ бас ингэж бид нар бас нэг бодож үзэж явах хэрэгтэй юм байна гэдэг надад бол нэг тийм одоо бодол төрсөн. Одоо энэ хүмүүс яг энийг Монголд энэ төслийг хэрэгжүүлээд яг одоо үр ашиг нь юу юм ч юм уу эсвэл энэ хүмүүсүүд энийг хэрэгжүүлснээр энэгээр одоо яг ямар мэдээллийг олж авах гэж байгаа ч юм уу те тэр талаас нь яг Монголд одоо ийм сайн сайхан зүйлийг өгөх гэж юм гэдэг тийм ойлголтууд мэдээж байгаа л да. Гэхдээ энээс гадна одоо ер нь бол яг үүндээ яг олон улсын өмнө хүлээсэн өөрийнхөө дагуу бусад одоо хөгжингөө орнуудад тийм ээ тусламж үзүүлдэг ч юм уу янз бүрийн байдлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юмнууд зөндөө байгаа ч гэсэн ер нь бол тэгээд бас хүн тэгэл байн хүн үнгүй юм өгөөд авахгүй штэ тий. Тэгэхээр тэр таана бас энэ ямар буцаагаад авах юуг авахыг хүсэж байгаа юм те гэдэг хардлагатай бас жоохон байх хэрэгтэй юм шиг надад бас санагдсан. Тэгэхээр миний бодлоор бол одоо нэг олон улсын байгууллагууд ингээл аюул олон улсын тусламж үзүүлээд энэ гээд байгаа хэрнээсээ дэлхий дээр байгаа одоо нэг ядуурлын те юу бол буурахгүй шүү дээ. Тэгэхээр цаад яг одоо үнэхээр ядуурл гэдэг зүйлд туслах гэж байгаа энэ хүмүүнлэгийн байгууллагууд юу тусламжууд тухайн улсаас олж авж байгаа ашигаас хэдэн хувьд нь юу байна вэ гэдэг асуулт бас аюул сонирхолтой байхгүй юу? Жишээлбэл миний баялагын хэдэн хувийг хэдэн хувийг авчаад надад хэдийн тусаагаад байгаа юм бэ гэдэг чинь аюул сонирхолтой асуулт л та. Тэгэхээр яг чиний одоо яг саяны одоо хэлж байгаа зүйл аюул зөв нэг гадны байгууллагууд бол яг мэдээж тэр тухайн одоо байгуулж байгаа хүмүүсүүд нь эсвэл тухайн байгуулсан улс нь өөрийн гэсэн зорилготой байгаа шүү дээ. Тэр нь яг манай улсад
гурдтай бүрэн нийцгүй гэдэг чинь бас ингээ асуудал шүү дээ. Тэгэхээр нэг одоо нэг юу яах гэж байгаа одоо нэг зүгээр ингээд аяга муухай жишээ авахгүй чинь те аяга энгийн юм шиг боловч хизээч одоо дээрэмчийн хүн ингээд нөгөө дээрэм хийхдээ өө би чамайг дээрэмдэх чинь шүү гэд ингээд хилээ зарлаад дээрэмдчихтэй. Тэгэхээр бол би тааштай дээрэмдэхгүй гэд тийм үсттэй. Тэгэхээр би ч нэг намайг дээрэмдэхгүй байна гэдэг юм итгэлтэй байж байгаа дээрэмдүүлчихдэг шүү дээ. Ер нь бол те хийх кейсүүд тэгж гардаг. Тэгэхээр ер нь бол зарчим адилхан шүү дээ. Үндсэн ойлголт үндсэн зарчим ойлгоцсон байхад бид нар тэрэн дээр харин юу яаж байх вэ ч юм уу одоо нэг хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг асуудал бол биднээсээс өөрөөсөө аяг шалтгаална. Тэгэхээр нөгөө хүмүүсүүдийн intention буюу одоо нэг юу зорилгыг те одоо нэг цаад одоо зорилгыг одоо ер нь хандлагыг бид нар бас өөрсдөө аягүй тийм critically шүүмжтэйгээр тунгаалттайгаар авч үзэж тэрэн дээр бас ингээд нөгөө ямар бид нар бас нөгөө өөрсдөө бүгдийг нэг 50 туучих биш те. Ямар нэгэн давхар хамгаалттай тэгээ бас тэрийн тохирсон тактиктай ийм одоо нэг хариу үйлдэл дээр орж ийл их зүгээр юм шиг надад санагдсан л да. Тэгэхээр энийг одоо нэг хэлэх нь одоо илүү байх. Гэхдээ яг нэг уншиж байгаа пейпер уншиж байгаа хүнийхээ хувьд бас нэг тиймэрхүү юм бодолд орж ирснийг бол хэлэх нь бас нэг зүйтэй байх гэж бодож чинь. Тэгээд энэ бидний нүгүүлэг танилцуулж байгаа одоо яг бас зорж байгаа хүмүүсийн биднээс энэ таргетлж байгаа тийм нэг бүлэг хүмүүсүүд бол ихэвчлэн дандаа сонгогчд байгаа. Яг улсын хурлаар болон одоо ерөнхийлөгчийн сонгуулиар сонголтоо хийдэг нийт сонгогчдод одоо бид нар зориулж энэ судалгааны өгүүлбэрүүдийг одоо зарим нэг олон улсад судлагдаад байгаа нийгмийн үзэгдлийн талаар шинэ содлон ийм соргог судалгааны талаар ингээд танилцуулах сонирхолтой. Тэднээс бас тэдний мэдлэгийг нэгийг зориулахаар ийм сурал хийж хэрсэн гэдгийг дахиж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бас шийдвэр гаргагчдад гэхээсээ илүүтэйгээр яг сонгогчдод тийм. Тэгэх юм бол одоо бид нар сонгогчд илүү одоо нэг чадвартай болох, мэдлэгтэй болох тусмаа бид нар шийдвэр гаргагчдаас юу шаардахыг мэддэг болно тийм. Тэр хүмүүс юу хийдгийг гэдгийг ингээ ойлгочих юм бол бид нар сонголт хийхдээ тийм ээ. Ингэх юм биш үү гэдэг. Тий, одоо нэг бид нар хамгийн гол нь яг улс төрд нөгөө миний одоо яг оролцоо төлөөлөн удирдах одоо нэг төлөөлөн удирдах одоо засаглалынхаа хэлбэрээр би сонгосон гишүүн маань юу хийх ёстой юм бэ гэдэг тий. Энэ нөгөө зарчмаа ярихад би тэрнээс шаардлага тавихад энэ ойлголтуудыг мэдээд авчвал хэрэгтэй байхаа гэдэг үүднээсээ бид нар тайлбар хийж байгаа. За тэгээ нөгөө цаг байгаа учраас хоёулаа дараагийн юун дээр сэдвэрэг байна тий. Дараагийн дугаарт юуг танилцуулах вэ гэдэг рүү орё тийм ээ. За тэгэхээр бид хоёр дараагийн 3 дугаар цувралаараа одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо энэ нэг тунхагийн тухай ярих гэж шийдсэн. За чи энэ тухай ярьчих баша. Тамаа. Энэ тунхаг нь болохоор ерөнхийдөө тийм ээ. Одоо магадгүй одоо бид нарт нэг тийм айдас биш дээ тийм ээ. Одоо бидний баялаг одоо гадны одоо энэ янз бүрийн улс төрийн шугамын марч юм уу гадны улсыг болчихгүй тий. Хин нэг энэ баялагыг эзэмшээд ингэхээ гэдэг тийм хардлага айдас их байгаа учраас одоо энэ ойлгоод ирч гэдэг юм уу айгүйх одоо нөгөө ард түмэн эсэргүүцээд янз бүрийн асуудлууд зөндөх гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг одоо нөгөө нэг энэ дэлхийн олон улсын тунхагаар хэрхэн одоо энэ олон улсын энэ улс орнуудын ард иргэдэн өөрсдийн баялагийг одоо баялагын эзэн байх ёстой юм бэ гэдэг дээр энэ тунхаг бичгээр оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр бол ер нь л одоо тухайн орны одоо тэр баялаг нь одоо нөгөө ард түмнийхээ ер нь бол мэдл байх ёстой гэдэг зүйлийг илүү тодтогч ингэж оруулж өгсөн байгаа тийм ээ. Тэгэхээр энэнийг одоо энэ тунхагийг одоо гарах болсон үндэслийн талаар та хэлэх үү? Тэгэхээр мэдээж одоо нэг Виктори яг ярьж байгаа тий одоо нэг одоо хүчтэй хүчгүйгээ гэдэг монголоор сайхан үгүй шүү дээ. Хүчтэй хүчгүйгээ
одоо нэг дээрлэгдэг юм зарчим яваад байгаа дэлхий дээр тий. Тэгэхээр энэ зарчмаас одоо нэг хамгаалах хүч одоо баялагтай хэрнээсээ жоохон тэрийг одоо өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн одоо ашиглаж чадахгүй байгаа, бусдад ашиглуулад байгаа гэж хэлчих та тийм ээ. Тэр улсуудыг одоо хамгаалах зорилгоор энэ бол тунхаг гарч ирсэн. Тэгэхээр энэ бол яг бит хоёр одоо өнөөдрийн ярьсан болон түрүүчийн нэгдүгээр лайваар одоо ярьсан сэдвтэй их холбогдолтой юм тунхаг байгаа учраас бит хоёр энэ 3-р юун дээр лайв дээрээ энэ тунхагийг илүү дэлгэрүүлж ярья гэж юм юу. Одоо яг уншсан нэг болон 2-р өгүүлбэгээр яригдсан үндсэн санаануудыг энэ тунхагийн одоо 8 залтын аль нь дээр нь илүү сууж байна вэ? Яагаад энэ тунхаг тийм чухал юм бэ гэдэг талаар ингэж холбож ярих юм санаатай байгаа. Тэгэхээр энийг хэрвээ бас нөгөө сонирхож байгаа бол тий бас хүмүүсүүд юу дараагийн бүтэнсээ өдөр Улаанбаатарын цагаар 20 цагаас бас ингээд манай 3-р сурал явна. Тэгээд 3-р сурал явна. Бит хоёр болохоор өөрсдөө чадах чинээгээр нөгөө энэ өгүүлбэрүүд болон нөгөө олон улсад яг биднээс одоо Монгол улсын эрх ашигт одоо яг нийцтэй ашигтай бас байж болох үс юм мэдээллийг сурулж байна. Тэгээ нөгөө хөнгөх учраас энэ хүмүүсд сонирхороо цааш нь түгэж өгөхийг одоорой. Тэгээд яг ирэх бүтэнсээ өдөр бол яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын баялагтай эзэн байх хүмүүс тусдаа заасан байж хүмүүс болон төрийн эрхийн талаар ярилцгаа гэж бодож байна. Тэгэхээр энийг зөвхөн төрөг дангаараа орхиогүй байгаа state гэдэг. Тэгэхээр энэ хүмүүсүүд people гэж тусдан заасан байгаа учраас би энийг сонгогчдоо тэгээ хүмүүсээ сайхан сонирхороо. Энэ бол зүгээр дан төрийн мэдэх төрийн хариуцлага асуудал биш. Энэ бол ерөөсөө иргэдийн хүмүүсийн одоо асуудал бас учраас сонирхороо гэж хэлээ да. За тэгээ та нар тийм дараагийн лайв маань сонирхож бас үзээрэй. Энэ дээр бас илүү дэлгэрэнгүй өмнөх хоёр одоо кейс дээрээ одоо дүгнэлт хийх маягаар явна тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг нөгөө нэг тэр олон улсын энэ байгууллагаас яг энэ хүн рүү чийсэн бидний одоо энэ эрх ашиг руу чийсэн ямар одоо зүйл залтыг оруулж өгсөн бэ гэдгийг сонирхохыг хүсэж ивэл энэ лайвыг маань бас үзээрэй. Тэгээд энэ бол open source байгаа тийм ээ шигч. Тийм. Энэ угаасаа нөгөө яг хайгаад яг угаар нь одоо энэ дээр тавьсан байгаа дээдлийн тайтлаар хайх юм бол ерөөсөө Google Scholar юм уу Google дээрээс шууд олдно. Энэ бол UN-ийн нөгөө өөрийнх нь нөгөө тунхагуудын архивт бол байна лээ. Би тэндээс олж авсан. Тэгэхээр энэ нөгөө манай энэ судалгааны өгүүлбэрүүд зарим нөгөө Google Scholar дээр байж магадгүй байхгүй бол яг нөгөө өөрсдийнх нь нөгөө хэвлэгдсэн сэтгүүл дээр та нар нөгөө membership-тэй гишүүнчлэлтэй бол тэндээс авч болно. Гэхдээ сүүлийн үеийн ялангуяа нэг 2015 оноос хойш гсэн юунууд бол ер нь бол заавал нэг юм permit зөвшөөрөл шаардсан тийм дата баазууд дээр байгаа хаа. Тэгээд тийм учраас харин нөгөө хэлж байгаа. Тэгэхээр энэ нийтлүүдийг бидний тайлбарлаж байгаа нийтлүүдийг унших сонирхолтой олж чадахгүй байвал имэйлүүдэд үлдээгээрэй. Тэгээд тэднэрлөө бид тэгээд 7 хоногт нэг удаа бөөгнүүлж жаад явуулъя. Тэгээд та нар уншиж сонирхорой. Тэгээд яг дашламын яг хэлснээр бид нар яг clientelism, patronage, transnational governance гэдэг энэ яг ухтхуунуудыг төрийг эзлэх гэсэн энэ ухтхуунуудыг яг энэ нүүбийн тунхаг дээр базаж айлгуулж болгож ярина. Тийм учраас манай 3-р сургалтыг та бүхэн сонирхон үзээрэй. За ерөнхийдөө ингээд та бүхнийг бидний ингээд хийж чад сургалтыг сонсож байгаад их баярлалаа. Тэгээд та бүхэн яг ойлгохгүй асуулт байх юм бол тодруулах зүйл байх юм бол нөө Facebook дээр комент хэсэгт бичээрэй. Тэ бид нар чадвараараа хариулах болно. Тэгээд ер нь бол харамсалтай нь энэ өгүүлбэрүүд бол дандаа англи хэл дээр байгаа, монгол хэл дээр байхгүй. Тэгээд
нөгөө та нар бас сонирхож байгаа хүмүүсд Google Translate ч бас ашиглаа тий өөрсдөө орчуулад уншиж болно шүү дээ. Ерөнхийдөө үндсэн санааг нь авах гэдэг тий байдлаар тэгээд ийм байдлаар бас хүмүүсд юу ажиллаж болох бах. Тэгээд хамгийн гол нь пейпер уншихыг хүсчихвэл яг чин сэтгэлээсээ аваад уншихыг хүсчихвэл тэгээд юу мэйлүүдээ бичээрэй би тийг явуулъя. Нэг тийм үү. Тэгээд энэ томхыг болохоор яг clientelism-ийн одоо яг transnational resource governance-ийн одоо буюу одоо үндэстэн дамнсан нөөцийн засаглалын одоо эсрэг дархлаа байдлаар Монгол улс ашиглахад боломжтой зэвсэг юм уу гэж энэ томхыг бас эдгээр сонгосон. Тэгээд та бүхэн бас сонирхоорой. За тэгээд дараа уулзтлаа баяртай. Дараагийн бүтэнсэнд уулзъя.